Нийт 6 хоногийн хугацаанд 15 оюутан 5-5-аараа баг олж хуваагдаад газрын судалгаанд яваад иргэдээс ярилцлага аваад иргэдэд яг юу дутагдаж байна, нийтийн орон зай гэж юу вэ? Нийтийн орон зай үнцэн та нарт хэр хүртээмжтэй байгаа талаар судалгаа авч түн дээр дүн шинжилгээ хийсэн. Тэгээд дүн шинжилгээ хийсний үр дүнд болохоор иргэдэд нийтийн орон зай яашгүй дутагдаж байгаа юм байна. Иргэд юу хүсэж байна гэхээр том зүйл биш, энгийн зүйл, гэрэлтүүлэг, хүүхдтэй ээлтэй байх, авто замын төлөвлөлт гэх зэрэг хүний хэрэгцээнд байх хэвээр энгийн зүйлүүдийг хүсэж байсан. Тэгээд бидний хувьд болохоор манай багийн гаргасан дүн шинжилгээний хувьд болохоор бид нар жижиг үүсээ хүүхдэд аюултай нарийн гудам, мухар гудам зэргийг гэрэлтүүлж одоо иргэдийн дутагдаж буй орон зайгаар нөхөх тэмдэглэлтэй байгаа. Тэрэнд нь болохоор одоо ахмад наснуудыг гадаа салхилах сарвч, эсвэл хүүхдүүдийг тоглоомын талбай, залуучуудад цугларах талбай зэргийг төлөвлөх нь хамгийн наад захын хамгийн боломжит хувилбар юм а гэж бодсон байгаа.